Самаас нөрхийн мөндөд үзэгчтэй смарт орчин нэвтрүүлгийн энэ 7 өдрийн цаашин дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Манай нэвтрүүлэг та бүхэндээ техник технологитой холбоотой хамгийн сүүлийн мэдээллийг цаг алдгүй хүрэхийг зорин ажилладаг байгаа. Ингээд энэ 7 өдрийн смарт орчинтой та бүхэн хамт байгаарай. Манай нэвтрүүлгийн хамтрагчаар өөрийн телефоны SkyTel компани хамтран ажиллаж байна. Нэвтрүүлгийн ивент итгэгч SkyTel. Google компани автомашина туршааруулсан байна. Google компани анхны автомат удирдлагатай машина энэ зүүн Калифорни автозам дээр туршааруулжээ. Гэхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс автомашинд хяналтын жолооч суулгах гинэ. Ингээд хамтдаа Google компаниас гаргаж байгаа шинэхэн машины талаарх мэдээллийг хүлээн авч үзцгээе. Google машина туршина. Google компани автомат жолоодлоготой автомашина энэ зүүн Калифорнийн замын хөдөлгөөнд оролцуулж туршихаар болсон байна. Гэхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс автомашинд хяналтын жолооч сууж явах ажээ. Үүнээс өмнө Google компани автомат жолоодлогын системээр Toyota-гийн автомашинд суурилуулж нийтийн гудамж талбайд туршиж байсан юм а. Харин энэ удаад тус компани өөрсдийн бүтээсэн автомашина туршихаар болжээ. Google-ийн X судалгааны лабораторийн бүтээсэн бөмбөлөг хэлбэртэй автомашин нь хүүхдийн кинонд гардаг эд зүйлтэй төстэй болохыг ажиглагчид онцолж байна. Google-ийн X судалгааны баг одоогоор 25 автомашин бүтээгээд байгаа юм. Мөн цаашид автомат жолоодлоготой автомашина илүү сайжруулж хөгжүүлэх ажилд хөрөнгө оруулна гэдгээ Google-ийн зүгээс мэдэгджээ. Та бидний үргэлж амьдралдаа хэрэгжилж заншсан Microsoft компани бүтээл болох Windows эмээх үйлдвэрлэлийн системийг бид бүхэн сайн мэдэх билээ. Тэгвэл Windows үйлдвэрлэлийн систем маань хамгийн сүүлд 10 хэмээх хувилбараа гаргасан бол Windows 10-аас хойш дахин үйлдвэрлэлийн системийг гаргахгүй гэдгээ Microsoft компани зүгээс хэрэглэгчдэд мэдээлжээ. Windows шинэ хувилбартай болохгүй. Microsoft корпорац Windows-ийн шинэ хувилбарыг дахин бүтээхгүй гэж их сурвалжууд мэдээлж байна. Өөрөөр хэлбэл Windows 10 нь энэхүү үйлдвэрлэлийн системийн хамгийн сүүлийн хувилбар болох ажээ. Гэхдээ Windows үйлдвэрлэлийн системийн хуучин хувилбаруудыг шинжилж сайжруулах ажил үргэлжилсээр байна гэдгийг The Gartner-ийн шинжээж онцолж байна. Энэ нь Microsoft компанийн хувьд зөв шийдвэр гэж салбарыг нь үзжээ. Ингэснээр тус компанийн инженерүүд зөвхөн Windows-ийн хүрээнд биш, харин илүү өргөн хүрээнд сэтгэж ажиллах боломжтой болох юм байна. Харин дэлхийд дахинд компьютерийн борлуулалт буурч байгаа нь Microsoft-ийн удирдлагуудыг ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэж мэрэгжилтнүүд үзэж байгаа ажээ. Тиймээс тус корпорац iOS, Android зэрэг үйлдвэрлэлийн системтэй өрсөлдөх үед цоо шинэ программыг ойрын хэдэн жил бүтээж магадгүй байна. Дэлхийн хамгийн урт гүүр хятад улсад баригдан дуусжээ. Нийтдээ 6 жилийн турш баригдсан энэхүү гүүр маань газрын хөрснөөс 300 метрийн өндөрт 430 метрийн урттай гүүр юм байна. Ингээд энэ талаарх мэдээллийг смарт орчин та бүхэндээ хүргэж байна. Дэлхийн хамгийн урт шилэн гүүр хятадд баригджээ. Хятадд инженеруудын бас нэгэн томоохон бүтээн байгуулалт дэлхийд дахныг шуугуулж байна. Энэ бол Хятадыг Жангжие мужид баригдсан дэлхийн хамгийн өндөрт орших хамгийн урт шилэн гүүр юм. Тус гүүр нь 300 метрийн өндөрт 430 метр үргэлжлэх бөгөөд 6 метр өргөн шилэн шалтай ажээ. Тус гүүрийг барьсан бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт хэсгийг Аватар киноны зураг авалтад 2009 онд ашиглаж байжээ. Энэхүү гүүрний ерөнхий дагаврыг Израилийн архитектур Хайм Дотн гаргасан ажээ. Ийхүү 6 жилийн турш бүтээсэн энэхүү шилэн гүүрийг эх 7 дугаар сард албан ёсоор нээх юм байна.
Үүдрэсэн машиных нь ямарваа нэгэн E-Tank болон ямарваа нэгэн зүйл нь аюултай гэж үзэн зарим нэг машин үйлдвэрлэгч компаниуд маань өөрсдийн бүтээсэн машинуудаа эргүүлэн татдаг байлаа. Тэгвэл энэ удаад Honda компани маань нийтдээ 4.8 сая машиныг эргүүлэн өөртөө татгаар болсон байна. Honda мотор 4.8 сая машина эргүүлэн татна. Honda мотор компани 4.8 сая автомашиныхаа E-Tank-ыг дахин шинжилж засвардахаар болсноо бүрэн гарагт мэдээлжээ. Үүнээс 1.7 саяг нь Японы зах зээлээс эргүүлэн татахаар болсон ажээ. Ингэснээр Honda-гийн дахин засвардахаар болсон автомашины тоо 19.6 саяд хүрч байгаа юм аа. Харин Toyota мотор компани ойролцоогоор 5 сая автомашина буцаан татаж засварлахаар болсон бол Nissan мотор 1.5 сая автомашинда шинжилэл хийхээр болжээ. Сансрын нисгэгч робот Генесийн номонд бүртгүүлв. Сансарт нисээд ирсэн Kirobo роботыг Генесийн номд 2 дахь удаага бүртгэлээ. Энэхүү роботыг задгай сансарт ажилласан анхны робот гэж 2014 онд бүртгэсэн билээ. Хэдхэн хоногийн өмнө Kirobo роботыг дэлхийгээс хамгийн хол буюу 414 км-ийн асад гарсан роботоор зарлаж Генесийн номд дахин бүртгэжээ. Kirobo роботыг Японы Toyota компанийн инженерүүд зохион бүтээсэн байна. Уг роботыг 2013 онд сансарт нисгсэн ба өнгөрсөн сард их дэлхийдээ иргэн иржээ. Kirobo олон улсын сансрын станцад 18 сар ажиллажээ. Робот хүний асуудалд хариулах болон ярих чадвартай ажээ. Skytel Group 15 жилийнхаа ойн хүрээнд хамгийн сүүлийн үеийн загвар бүхий харилцаа холбооны бүхий шийдлийг багтаасан үйлчилгээний шин төвийг ашиглалтанд орууллаа. Уг төв нь 1284 м2 бүхий 2 давхар 54 лангуу 12 павильон 8 засварын газар ажиллаж 100 гаруй ажлын байр шинээр бий болголоо. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хүсэл шаардлагад нийцсэн орчин нөхцөлийг бүрдүүлж Skytel-ийн урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээ, контент нэмэлт үйлчилгээний эцэг, Sky Media-гийн суурин утас, өндөр хурдны интернетийн дөрвөлсөн үйлчилгээ, байгууллагын үйлчилгээ болон сансрын холбооны цогц үйлчилгээг нэг цэгээс хүргэх боломжтой. Уг төв нь Skytel-ийн үйлчилгээ төдийгүй дэлхийн шилдэг брэндүүд болох Samsung, LG, Apple брэндүүдийн албан ёсны төвүүдийг нэг дор байрлуулсан тул эрхэм та бүхэн хамгийн сүүлийн үеийн тренд болж байгаа ухаалаг гар утас, ухаалаг төхөөрөмжүүд, тэдгээрийн дагалдах хэрэгслүүдийн худалдаа, засвар үйлчилгээг авах боломжтой. Эрхэм та Skytel-ийн үйлчилгээний шин төвөөр 5 тухтай үйлчлүүлээрэй. Нэвтрүүлгийн ивент итгэгч Skytel. Манай нэвтрүүлгийн хамтрагчаар өөрийн телефоны Skytel компани хамтран ажилладаг үйлээ. ICT Expo 2015 дээр манай нэвтрүүлгийн хамтрагч Skytel компани маань өөрсдийн шинэ үйлчлэгээнүүдийг үзэгчдэд төлөвлөсөн байгаа. Ингээд хамтдаа ICT Expo дээр очицгоё. За өдөртөө смарт орчны нэвтрүүлгийн хамтлагч мэдээж хэрэг Skytel компани хамтран ажилладаг үлээ. Яг одоо бид бүхэн ICT Expo 2015 дээр хүрэлцэн ирсэн байна. За ICT Expo 2015 маань одоо энэ жил бас 9 жилдээ нэлээд өөрөө зохион байгуулагдаж байна. Тэгээд энэ ICT Expo 2015 үзэсгэлэнд Skytel Group энэ жил
хоёр бас онцлог бүтээгдэхүүнээр орж байгаа. За нэг нь бол мэдээж дуу хөгжим зуртай залуучуудаа зориулсан дэлхийн дуу хөгжмийг Монголд нэвтрүүлсэн ийм үйлчилгээ байгаа Music Stream гэдэг. За энэ болонгод дэлхийн хөгжмөд томоохон салбаруудын Аккодод болтой Sony Music, Universal Music, Warner Music группүүдээс 20 сая дууны санг бид нар албан ёсны хэрэгтэйгээр Монгол ашиглах бүрэн эрхийг нь авч одоо Music Horror Music групптэй хамтран Монголынхаа залуучуудад хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна. За нийтдээ 20 сая дууны сантай гэдэг байгаа тийм. Тэгэхээр энэ дотор Монгол дуунууд багтаж байгаа юу? За энэ аппликейшн татахын тулд яаж татах вэ? Үн дүгээртэй юу? Хүмүүс татаж авах хүсвэл хаанаас татаж авах боломжтой вэ? За энэгүй дууны 20 сая дууг маань ирэх Монгол дуу бол байхгүй. Энэ бол дэлхийн томоохон одоо топ одуудын дуунууд байгаа. Тэгэд энүүнийг Монгол иргэдээ албан ёсны хэрэгтэйгээр бүгд хамгийн өндөр чанартайгаар Music Stream-ийг аппликейшнаар сонсох бүрэн боломжтой байгаа. За тэгээд энэ аппликейшнийг одоогод Skype Group-ээс гаргасан Maps буюу App Store-оос шууд татан авах боломжтой байгаа. За тэгээд энэ одоогод сарын тодорхой хэмжээний хураамжтай тэгээд 20 сая дуугаа хязгааргүй сонсох бүрэн боломжийг залуучуудаа хөгжүүлсэн нөхцөлд олгосон ийм том бас бүтээл болсон байгаа. Ерөнхийдөө артистуудаа одоо YouTube-аар subscribe хийсний дараагаар апдейт хийх шинэ дуунууд юунууд аппликейшн дээр ороод ирнэ гэж бодож байна. Тэ одоо дэлхийн Rihanna, Lady Gaga, Eminem одоо яг энэ дээр байгаа бүх одод болон яг энэ Sony болон Universal, Warner гэсэн энэ гурван музик групп хамаардаг бүх дуучдын шинэ гарсан дуунууд маань аппликейшн дээр маань шинээр апдейт хийгээ ороод ирнэ. Тэгэхээр та иргэд залуучууд маань хизээж байсан хамт байсан музик стрим гэдэг үйлчлэгийг сонгоод хэрэглэх юм бол иргэд одоо үжимдэг өгөл нийлээ авах бүрэн боломжтой. 20 сая дууны сантай аппликейшн Монголд орж ирсэн байна. Маш их баяртай байна. Манай залуучууд маань чанарын өндөр түвшинд хамгийн гол нь албан ёсны хэрэгтэйгээр энэ дуу хөгжмөдийг сонсох юм боломж одоо нэгдэж байгаа нь одоо гайхалтай. Тэгээд өмнө яг бид нар ч ингээд дуу хөгжим сонсох гэж интернетээр одоо татаад жагаан тиймэрхүү скород нээлттэй хийх болоогүй ахт нь нэг тиймэрхүү дуунууд сонсдог байсан. Одоо ингээд залуучууд маань өөрийнхөө тэр хөгжмийн хөрөнгө оруулалтыг энэ одоо 20 сая дуунуудаас сонгогдож хийх боломж нэгдсэн байна. ICT Expo 2015 тав дамөрл ерөнхий зохион байгуулагч мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар. Харилцаа холбооны зохицуулахаараа бидний шийдэл хөгжлийн хурдас хуур. Хоёр дахь үйлчлэгээний хувьд ямар үйлчлэгээ бас үзэгчтэй бас хэрэглэгчтэй сонирхож байгаа тийм. Хоёр дахь үйлчлэгээ маань одонгууд нь Maps буюу юуны аппликейшн стор байгаа. За энэ аппликейшн стор маань одонгууд Монголын болон дэлхийн зах зээл дээр худалдаалагдж буй хийгдэж буй гэдэг бүх аппликейшнуудыг багтаасан ийм одоо Google-ийн нэг бас Play Store гэдэгтэй адилхан Монгол Play Store байгаа. За тэгээд энэ дээрээс болонгууд бид нар энэ жил бас нэг Монгол залуучуудаа дэмжих үүднээс контент боловсруулдаг програм өгүүлдэг девелоперуудаа зориулсан урдаан тэмцээнүүдийг бас энэ Maps-ийн Expo-д багцаад бас зарж байгаа. Тэгээд энэ дээрээс манай яг манай Монгол залуучуудаа юу хийж чаддаг, юу бүтээж чаддаг тэр бүх аппликейшнуудыг энэ Maps үйлчлэгээ App Store-оос бүрэн боломжтой байгаа. За үзэгчдээ Skype компани маань ICT Expo 2015 дээр хэдний бүх зохион байгуулагдж байгаа байлаа. Манай үзэгчдээ бас нэвтрүүлгийг маань үзээд хүрч ирэх байх л да. За ICT Expo маань болохоор 5 сарын 21-ээс 5 сарын 25-ны дуустал боёо яг 5 хоногийн хугацаанд Michelle Expo гэдэг зохион байгуулагдж байгаа. За тэгээд энэ үйлчлэг бас үйл сонирхол энэ дээр их Монголын мэдээллийн технологийн бүх хөгжил дэвшлүүдийг харуулсан бүх салбаруудын технологийн шийдлүүд энд бүгд байгаа. Мөн дээрээс нь Skype Group-ийн шинэхэн хоёр үйлчлэгийг сонгож сонирхохоос гадна мөн үргэлжлэн ирж байгаа залуучуудаа болон үзэгчдэртээ бид нар зориулсан тусгай тэмцээн уралдаан гарын бэлгэнүүдийг бүгднийг багтаасан байгаа болохоор та хүн Michelle Expo зорж ICT Expo дээр Skype-ийн шинэ технологиуд ирж танилцаарай гэж таавны уриалж байна. ICT Expo 2015 тав дамөрл ерөнхий зохион байгуулагч мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар. Харилцаа холбооны зохицуулахаараа бидний шийдэл хөгжлийн хурдас хуур. Maps-аас зохион байгуулж байгаа хөгжүүлэгчдийн дунд зохион байгуулж байгаа нөгөө аппликейшны уралдаанд оролцож байна. Тэгээд одоо би яг
бие дааж оролцогч. Тэгэхээр шилдэг 8 аппликейшны нэгээр шалгагдсан одоо эцсийн шалгаруулалт хийгдээд явж байна л та. Тэгээд энэ удаад ямар ч зүйл 4 үсэг гэдэг энэ аппликейшнаар оролцож байна. Өөрийнхөө гаргасан аппликейшнийг бас үзэгчтэй одоо яа энэ тоглолт юм уу, тоглоом юм уу юу юм бас сонирхол бол. Ерөнхийдөө нэг тоглоомын зарчмыг би харуулъя. Энэ маш энгийн байгаа. Одоо нэг ерөнхийдөө бараг 20-30 секунд л шаарддаг нэг тоглоом тоглоход. Тэгээд их зугаатай. За жишээлбэл энэ өгсөн 4 үсгээр үг бүтээн 15 секундын дотор. За энэ дээр бол ахиц гэсэн үг байна тий. Үрд. Нуур. Авч. За энэ дээш байна. Хорц. За гэх мэтчлэн ингээд тааж явсаар байгаад хэдэн оноо авч чадах тэр үртлээ явна. Тэгэд хугацаа дууссаны дараа болохоор тааж чадаагүй шин үгний чи ямар үг байсан бэ гэдгийг харуулж байгаа. За чинь саяны үг бол за баах гэсэн үг байсан байна. За тийм. Тэгэхээр Монгол үг шүү дээ. Чи Монгол үг болно. Монгол үгсээ за зарим нэг огт хэрэглэгддэг хуучны үг мөн энэ төр бол байгаа. Тэгээд тэр мэрийг бас мэдэж авах тийм даваа талтай. За энэ аппликейшн байна. Чооныхаа аппликейшн тоглоом маань пазл төрлийн тоглоом, IQ одоо хөгжүүлэх төрлийн тоглоом байгаа. Тэгээд анх энийг ямар зорилготой бүтээсэн гэхээр дэлхийн зах зээл рүү гаргаж тэ амжилт олох. Одоо жишээ нь Candy Crush гэдэг том тоглоом. Тэднэртэй өрсөлдүүлэх гэж гаргасан тоглоом байгаа. Одоогоор single player-ийн горин бол бүрэн игдсэн. Цааш хөгжүүлэлттэй хийх бол дутуу юмнууд зөндөө байгаа. Цаашаа хийгдээд явна. Бараг дахиад нэг 4-5 сарын дараагаас тоглоом маань дэлхийн зах зээл рүү гараад бараг ашигаа өгөөд эхэлчих болов гэсэн юм нэг. Тэгэхээр энэ аппликейшнуудыг бодлоо зэрэг MAP руу ороод бас натаад өөрсдөө тоглох боломжтой гэсэн үг үү тийм ээ? Тийм, Maps CGM-ийн хаягаар ороод Android утсан дээрээс үнэгүй суулгаад Монгол хөгжүүлэгчдийнхээ бүтээсэн аппликейшнуудыг өндөр бүргүүд татж авч тоглоцоогоорой гэж. Нэвтрүүлгийн ивент итгэгч SkyTel. Яг одоо видео тоглоом сонирхогчид буюу геймерууд маань дэлгэцэндээ ойртон суугаарай. Смарт орчин нэвтрүүлэг та бүхэндээ энэ удаад шилдэг 10 тоглоомыг төлөвлөх гэж байна. Энэ удаад шилдэг ямар 10 тоглоомыг төлөвлөх гэж байна вэ гэхээр 2015 онд нээлттэй хийж буй шилдэг 10 аим шин видео тоглоом. Bloodborne 2015 оны 3 дугаар сарын 24-нд нээлттэй хийсэн Demon Souls, Dark Souls зэрэг тоглоомыг бүтээсэн Hidetaka Miyazaki энэ жил бас нэгэн аимшигын бүтээлтэйгээ биднийг угтаж байна. Сүүрсэн газар нутаг адал явдлыг багтаасан Bloodborne тоглоомын дуу дүрслэл нь маш дэвшилттэй болсон учраас өмнөх тоглоомуудтай харьцуулахад илүү сэтгэл хөдлөм сонирхолтой болж чаджээ. Тоглоом 3 дугаар сарын 24-ний өдөр Хойд Америкт анхлан худалдаанд гарсан байна. Resident Evil Revolutions 2 2015 оны 2 дугаар сарын 24-нд нээлттэй хийсэн. Хэрв та Resident Evil-ийн анхны хувилбарыг тоглож үзсэн бол илүү сайжруулсан 2 дахь хувилбарыг нь заавал тоглож үзээрэй. Онцон тоглоом эвлүүлэх мэт бүтэцтэй сэтгэхүй шаардсан мөн аимшигт адал явдлуудаар дүүрэн энэ тоглоом таныг огтхонч уйдаахгүй юм. Шинэ хувилбарт гол дүрийн 2 баатар дээр шинэ дүрүүд бас нэмэгдэжээ. Тоглоомын эпизод 1 нь 2 дугаар сарын 24-нөөс PlayStation 3, PlayStation 4 зэрэг төхөөрөмжөнд зориулагдсан хувилбараар гарч ирсэн ба бүх хэсгийг нь 2015 оны 3 дугаар сарын 18-наас Хойд Америкт анхлан худалдааж эхэлжээ. Oh God.
Kodoku 5 хараахан тодорхойгүй байгаа. PlayStation 4 болон PlayStation Vita дээр тоглоход зориулагдсан Kodoku нь олон янзын зураглал, график оролцуулсан их өвөрмөс тоглоом юм. Нэг үгээр Япон стилийн гэж хэлж болох доорх тоглоомор цөлийн аимшигт явдлыг мэдрэх боломжтой. The Carnivore студийн хөгжүүлж байгаа тоглоом 2015 онд багтаад худалдаанд гарна. Soma 5 бас хараахан тодорхойгүй байгаа. Шведийн туршлагатай тоглоомын мэрэгжилтнүүдийг хийсэн Soma хэмээх тоглоом энэ жил аимшигын тоглоомын жанрт толгой зохиж байгаа юм. PC болон PlayStation 4 дээр тоглох боломжтой тус тоглоомыг аль бие усны вебсайт дээр нь цөөн үгээр товч бөгөөд тодорхой бодит байдал гэдэг бол таныг итгэхэ болмогц алга болчихдаг зүйл биш гэж тодорхойлжээ. 2010 оноос хийгдэж эхэлсэн тоглоом 2015 оны эхний хагаст худалдаанд гарах сурагтай байна. Am I still here? Until Dawn 2015 оны 100 худалдаанд гарна. Энэ тоглоомын үйл явдал нь зочид буудалд ууж идэж, наргид сэнгэж буй 8 найзад тохиолдох аимшигын адал явдлын тухай юм. Тэд зөв сонголт хийж, овсгоо самбаатай байвал амьд гарч чадах ба эсвэл амиа алдах юм. Санаанд оромгүй гинтийн бэлгээр дүүрэн Until Dawn тоглоомыг шимтэн тоглоно гэдэгт нь итгэлтэй байгаа юм а. «13-ны Баасан гаригийн видео тоглоом 2015 оны 10 дугаар сард худалдаанд гарна. Анхны хувилбар нь 1989 онд гарснаас хойш олон жилиг ардаа үзсэн Friday the 13th видео гейм тоглоом иргэн иржээ. Цусланд амархаар явсан хэсэг өсвөр насны хүүхдүүдийг ямар аимшигт явдлууд хүлээж өгөөг 13-ны хар Баасан гаригаас үзээрэй. Мөн энэхүү тоглоомоос санаа авсан Summer Camp нэртэй тоглоомч байдаг шүү дээ. Darkwood 2015 онд худалдаанд гарах баха. Оймод манан анир чимээгүй гинт таныг хөнөөх гэсэн хий үзэгдэлд автална. Амьд гарахын төлөөх ширүүн тэмцлийг тултал мэдрүүлж чадсан Darkwood тоглоом нь видео тоглоомын хорхооднуудын эр зориг шанцыг сурах бүтээл болж чаджээ. Fatal Frame 5 хараахан бас л тодорхойгүй. Fatal Frame 5 тоглоом нь Японд анх нээлттэй хийж одоо Европт аль хэдийн худалдаалагдаад байгаа юм байна. Япон хэв маягийн баатруудтай энэхүү тоглоом байшинд хорогдсон сүнснүүдийг устгах гол дүрмтэй юм. Тоглоомын анхны хувилбар нь 2001 онд гарч байсан бөгөөд өдгөө цөөнгөө сонирхолтой хувилбарыг гаргаад байгаа ажээ. The Order 1886 2015 оны 2 дугаар сарын 20-нд нээлттэй хийсэн. The Order 1886 тоглоомонд Лондонгийн нэгэн эмнэлэгт хорогдсон хүн чануудтай тулалдах түгшүүрт адал явдал гардаг. Цаашид үргэлжлэн гарсаар байх цуврал тоглоом нь таны сонирхлыг татах нь эргэлзээгүй. We were standing on the edge of discovery. Doom 5 нь бас л хараахан тодорхойгүй байгаа юм. Тамийн элч нартай тулдах урт аялал бүхий Doom тоглоомын цуврал нь аимшигын тоглоом сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн. Энэ жилийн хувьд хэрэглэгчид шинэ хувилбар нь гараасаа хэмээн тэс чадан сууж байгаа. Тоглоомын анхны хувилбарыг 1993 онд хөгжүүлж байсан ба видео тоглоом сонирхогчдын хувьд хамгийн шилдэг тоглоом гэдэгт итгэлтэй байна. Нэвтрүүлгийн ивент итгэгч Skytel.
Skytel Group 15 жилийнхаа ойн хүрээнд хамгийн сүүлийн үеийн загвар бүхий харилцаа холбооны бүхий шийдлийг багтаасан үйлчилгээний шин төвийг ашиглалтанд орууллаа. Уг төв нь 1284 м2 бүхий 2 давхар 54 лангуу 12 павильон 8 засварын газар ажиллаж 100 гаруй ажлын байр шинээр бий болголоо. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хүсэл шаардлагад нийцсэн орчин нөхцөлийг бүрдүүлж Skytel-ийн урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээ, контент нэмэлт үйлчилгээний цэг, Sky Media-гийн суурин утас, өндөр хурдны интернетийн дөрвөлсөн үйлчилгээ, байгууллагын үйлчилгээ болон сансрын холбооны цогц үйлчилгээг нэг цэгээс хүргэх боломжтой. Уг төв нь Skytel-ийн үйлчилгээ төдийгүй дэлхийн шилдэг брэндүүд болох Samsung, LG, Apple брэндүүдийн албан ёсны төвүүдийг нэг дор байршсан тул эрхэм та бүхэн хамгийн сүүлийн үеийн тренд болж байгаа ухаалаг гар утас, ухаалаг төхөөрөмжүүд, тэдгээрийн дагалдах хэрэгслүүдийн худалдаа, засвар үйлчилгээг авах боломжтой. Эрхэм та Skytel-ийн үйлчилгээний шин төвөөр 5 тухтай үйлчлүүлээрэй. Нэвтрүүлэг таймер хамтсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Манай нэвтрүүлэг та бүхэндээ техник технологитой холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл цаг алгүй хүрхийг зорин ажилдаг үлээ. Ингээд эх 7 хоногийн смарт орчноор эргээд уулзцгаая. Та бүхэн сайхан амраарай. (2012 оны шилдэг кино) Москвагийн эрүүгийн бүрдэн байцаагаал дээр нь тоногтой тэмцэлтэс. Устгал киног бүтээгчдээс өргөн барьж буй. Ганц ч минут алдаж болохгүй. Михаил Ефремов, Александр Домогаров. 1921 оноос ахуулаад би танаа мөрдөгчдөөс зүгтаач байна. Цаашд зүгтаах болно. Марина Александрова. Танд их чинь бичихгүй байна уу? Үгүй. Елизавета Боярская, Иван Степанов. Бүхэл гараа тагцсан даа. Москвагийн эрүүгийн эрен сурвалжлах. Юу ч өгөхгүйгээр ямар нэгэн зүйлийг авах боломжгүй. Аливаа нэг зүйлийг авсан бол оронд нь төдий хэмжээний зүйл заавал өгөх ёстой. Энэ бол алхимийн хууль. Эдрикийн ахын дүүс хар бага насандаа өнчиг хоцорч, улмаар энэ бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй хүрснээр ах дүү нар шинжлэх ухааны тусламжтайгаар нас барсан эхийгээ үхэгсдийн орноос авчирхаар шийдэнэ. Гэвч харамсалтай нь тэдний оролдлого талаар болж дүү нь өөрийн бие, харин ах нь зүүн хөлөө алдана. Бүх зүйл буруугаар эргэснийг мэдсэн ах Эдвард нь буурж өгдөггүй. Төрсөн дүүгийнхээ амийг авч үлдэхийн тулд өөрийн нэг гарыг золиос болгон цол металлаар бүрсэн шинэ бие дүүдээ хийж өгнө. Ингээд алдсан бүх зүйлээ эргүүлэн олж авахаар эргэлт буцалтгүй шийдэж аян замд гарна. Балчир хүүхдүүд болохоор эхэндээ бүх зүйл гайхалтай, хөвгөлтэй, аюултай, бас ам өрссөн байх ба сонин хачин зүйлдээ их таарч тэрнийгээ дагаад олон ч зүйл сургуулна. Ингээд зорьсон зорилгодоо хүрэх хүртлээр цуцшгүй тэмцэх цул металл алхимч ах トゥ хоёрын гайхалтай аяллыг зөвхөн Стар телевизээр бүлээн авч үзээрэй.